За энэ 31-ийн 3.12 дээр ийм тусгайлан бүр заалт оруулж өгж байгаа. Та бүхэн мэдж байгаа сүүлийн үед нийгмийг одоо сэртгэлгсэн ийм хэрэгүүд ар араасаа гарсан. Ингээд улсын хурал дээр ажлын хэсэг гараад ажлын хэсгээс энэ бүр эцэг эхийн үүрэг хариуцлагад энэ заалтыг ингэж бүр оруулж өгж байгаа юм. За мэдээж бусад хуулиудад бас оруулна. Тийм учраас энэ их чухал заалт орсож байгаа шүү. Манай бас их хурлын гишүүд бүгд одоо мэдээд аваарэ гэж байгаа. Тэгэхээр цаашид үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой асуудлыг эцэг их өөрөө урьдчилан сэргийлэх хамгаалах үүргийг хүлээж байна гэсэн үг. За ер нь их чухал хууль хэлцэж байгаа манай гишүүд бас хариуцлагатай ухамсартай байгаад бас энэ хуулиа баталчвал энэ хаврын чуулгана бидний баталсан 10 жил батлагдаагүй хууль шүү дээ. 10 жил батлагдаагүй. Энийг бас онцлоод анхаарч ясаа гэж хүсье. Одоо санал хураалт лөө. За санал хураалт. Санал хураалтанд 91 гишүүн орсоос 56 гишүүн 61 саналын санал дэмжигдлээ.